Зохиолч Мишгийн Жавган 9 хүсэл 3 дугаар бүлгийн 1-р хэсэг. Буурлын үгийг сонсууштай, найзын яриаг чагнууштай. Баригадын өдөрлөг болоод тарсан авч хүмүүс бүрэн яваагүй хөдөлгөөн их залуус энэ тэнд хэсэг хэсгээрээ зогсон үзсэн кино, уншсан номынхоо талаар маргалдаж бие биеэсээ үдэшлэг бүжиг сургална. Дэнзэн даргын өрөөнд хүн тасралтгүй орж гараар дарга манай суураас хадлан додоогоор явуулах арга алга үйлдвэрлэлийн даалгавар тасрах нь яана. Ариг зөөх сав унаа хүсэг муугаас болж байна. Дандаргуйн хөгшин танд тэтгэвэр тогтоолгох өргөдөл өгсөн юу болоовол хариуг нь асуугаад ирээрэй гэсэн юмсан. Нөгөө нэг хөдөлмөрийн хамгааллын хувцас тавьж өгнө барина гэдвэсэн чи яасан бэ? Бидэнд өгөх юм уу? Тэнцэн дарга намайг нэгдэл дундын аршаан амралтанд явуулж өгөөч. Миний энэ сарын хөдөлмөрийн хөлс арай дутуу бодогдсон юм шиг байх юм. Төлийн хөдөлмөрийн сүүлч бүрэн ороогүй мүү? Манай гадаа байгаа ноосыг машинаар очоод авчих арга байдаг болов? Тэмээн суур холдоод байдаг. Өөрийн хэд долоодын хярд яваа. Бууз хөрзөнгөө сэндийлэх багж байхгүй яах вэ? Гараараа самардах уу? Ер нь энэ мал аж ахуйн ажлын ойр зуурын хэрэгцээнд гарнаар гар болсон багж их хэрэгтэй байна шүү. Би ноднон таан зулгааж угаана инэ гэж гараан тастаж зулгалж гүйцсэн. Одоо хальшраад л байна. Гэх зэрэг зүсэн зүйлийн яриа болж баригадын дарга дэнзэн тэр бүхэнд нь онох тохирох хариу шийд өгч зарим зүйлийг тэмдэглэж аваад гаргахын хамт. За энэ хадлан өвлжөө бууцны засварын ажилч цэгцэрх замдаа ирэх биш орлоо. Харин барих хашаа гаргах удгийн төлөвлөгөө аль аль нь нэг дутуу байдаг. Тэр нохоё. Ойрын үед хүн хүчнийхээ нөөцийг шавхаж угаад үздэг хэрэгэ. Аль юм дээр хүний гар харахв. Хавар зуны заагаар баахан оюутан залуучууд төвөөс ирж ноён нурууг нь босгоод өгсөн. Эр сувай малын суурийнхны отрын нутагтаа хүрчгээд араас нь сайл сүүний даалгавраа биелүүлэхсэд хэзээгүй хөдлөх гэж байдаг. Тэгтэл отрын төвд одоогоор юу чалга байдаг. Худалдаа эмнэлгээр үйлчлэх хүмүүс нь ч байхгүй. Улсын сангууд нь бэлэн болсон мөртлөө ус зөөх машинууд нь очоогүй байхад хүм мал яаж тэнд тогтох вэ? Ямар тарвга биш. Үний чинь одоо сум руу очихдоо ярьж хөдлөгдөг хэрэгэ. Нэгдлийн үлгэрчилсэн дүрм дотоод журмын биелэлтээр нэгдлийн зөвлөлийн хуралд сонсгол бэлтгэж ирээ гэсэн байх юм. Юугаа бичдэг вүлээ? Өнөө шөн сууж хийгээд л өглөө сум руу шогшдог хэрэгтэй. Хурал өдөрлөг тогтмолжсон. Хөдөлмөрийн хөлсөнд бодлоангүй. Гишүүдтэй хувийн хэрэгтэй болж хөтөлж эхэлж байгаа. Энэ талаар ч ер нь гайгүй шүү. Харин энэ жил гишүүдийн нэмж нийгэмчилсэн мал бүрэн тамгалагдаагүй байгаа билүү? Үгүй билүү? Дондвын дээр очисон тэмээ лав тамгалагдсан. Ойдвын дээр очисон адуу ер яалаа. Бусд нь ч гайгүй баха. Энэ өдөрлөгт нөгөө хүүхдүүдээс маань ягаад үзэгдсэнгүй? Тоо бүртгэгч хүүг хэлээрээ гэсэн юмсан. Тэд нэрээ орж чадлагүй сум руу явах болох нэ дээ. Тэгээд эндээсээ хадлан дээр очих болдог. Үгүй энэ ажил гэдэг ер нэмгэрэх хөнгөрөх янзгүй шүү. Өөрөд ер нь яаж ажил амжиж улсын хөгжил урагшаа явж байж вэ? Тэр үед чинь нэг л олон эвэр шуудайд хийчихсэн юм шиг байлаа шүү дээ. Зөвхөн манай багт гэхэд 80-аад өрх байсан юмдаг. Тэгэхээр улсын хэмжээнд юм бол 2 бум гаруйгаас доошгүй өрх аж ахуйтан байж таарна да. Тэд чинь тэгээд одооны нэгдэл гэж нэгэн том халуун ам бүлийнхэн шиг эх үндэстэй нэг чиг зүгтэй биш юмыг өөрийнхөө үзмжээр дүгнэн. Юмд өөрийнхөө эрх ашигын дагуу хандна.
Улс орны хэмжээний чухал компанид ажилдж хувиа арга цаагаад амиа бөөцөөлөөд тал тийшээ одно. Тэр байтугай хадлан бордоо бэлтгэх ч юм уу, хашаа сарвч барих гээд нийтийг хамарсан ажил болоход ихээхэн хэл үг хөөцөлдлөг туулга болж байж хэдэн хүн гарч ирээд идэж уухаас өксүүлэн таарч тохирох юм олдохгүй зовооно. Зарим нь гурилтай хоол иднэгээд борцнодж байхад зарим нь өрөм тос хайлж хайлмаг хутгуушхан хийж идээд болгоно. Нөгөө зарим нь аарцтай будаа чанж гэж байх шиг. Орой үдшчингээл галдгаа хаваар бужигналдаад хийж ч барагдахгүй, идэж ууж гүйцэтгэхгүй юм болтгсон. Ер нь тэгэхэд нам улсаас засгаас ажил төрлөө явуулахын тулд тэр хоёр бум гаруй өрх аж ахуйнтай нэг бүрчлэн харьцаж тэдний санаа бодлыг нэгэн зүгт хандуулж баймаж нь сая нэг ажил амжуулж байсан хэрэг шүү дээ. Гэхдээ одоо тэгэхэд тэр олон хуваа бөөцөлсөн өрх айлуудтай хөөцөлдөж арга ивийн олноо гэхгүй нэгдэл гэж гар санаа хүсэл зориг нийлсэн 268 хэн том айл бас сангийн аж ахуй гэж 50-аад том айлтай шууд харьцаад ажиллаа явуулж байна. Тэгээд бас тэр үеийг бодвол ажил бүхэнд машин техник нэвтрээд хичнээн сайхан болж вдээ. Гэхдээ одоо ер нь 100 цагийн нүцгэн тэмээгээр байдаггүй. Өвөлч ердийн хөсгөр нүүх айл олдохыг болох нь. Тэр битгий хэл трактор очуулъя гэхэд голж элдв шалдаг тоочоод заавал машин ачлага хэрэглэх гэдэг айл олон болсныг яана. Эцэст нь ердийн хөсөг өргөн хэрглэж дотоод нөөц бололцоогоос дайчилсангүй гэдэг зэм бидэн дээр бууж байгаа юм. Тэгэхээс ч яах вэ? Ер нь айланд нь ч буруу гөх янз байхгүй. За тэр яах вэ? Улс орн минь урагшлан хөгжиж байгаа нь л гол зүйл. Манай энд морь тэмээн тэрэг ховор байна. Уг нь их чухал нуруу ачхыг бодвол элдв юм овоолж ойр зуур явж байхад тохиромжтой. Машин тэргэнд их хэмнэлт болох хөсөх юм шүү дээ. Ядаж энэ айраг сүгэ төв суурин руу зөөж байхад аятаа юу? Эндээшээ морь тэмээн тэрэг олшруулах арга бодъё байц. Даанч модон хол. Тэгээд бас хүн хүч маань малаасаа илүү гарахгүй болохоор зарим юмд санаа байвч сачиг хүрэхгүй юм та. Уг нь хэдэн хүн гаргаад богино хугацаанд цөөнч болов тэрэг тоног бэлдүүлээд авахд болохгүй нь юу байх вэ? Бас зодохын хонхрын хав ойрын хэдэн жил ногоо цагаан олигтой гарсангүй болж өгвөл малын тэжээл тариулчих юмсан. Хавар аймаг дээр очихдоо нэг агрономчтой яриад үзэхэд боломоор хэлж байсан. Тэрч бүр харваас юунаас ч буцмааргүй хүү. Манай сум нэгдэлд нэг тийм агроном хүү иртгүүл юм бах та. Тийм хүүтэй болвол бас зөвлөгөө авч угаад энэ баригадын төвийн дэргдэх өндөр моторт худгаан түшээд жаахан сонгон сармис төмс байцаахан тариад үзэх юмсан. Аймаг сумаас яваа улсад төв газраас нь дутуугүй ногоо цагаатай шөл устай сайхан хоол хийгээд өгдөг болвол бас л нэг хэрэг. Гэтэл одоо гадна дотноос зочин гээчин ирэхэд урдаа барьдаг нь л бүхэл мах бууз хуушуур шүү. Яаж ингэж хуучин хിവэр өдөр хоног өнгөрөө суух вэ? Заашгүй одоо жаал хүн хөлс хийрлээ. Нэгдлийн зөвлөлийн хуралд тавих сонсголон бэлтгэдэг хэрэг. Нэгтлэн бодхоос холбогдох хэдэн тоо баримт гаргуулж авъя байц. Арай явж байгаагүй хаа. Намын үүрийн даргатай ч зөвлөх юм байна санж гэж бодсоор баригадын өдрлөгийн материал эмхэлж суулаа. Гадуур морин туурай пижигнэх, дөрөө харшин хавирах, нэлээ цаана адуу янцгаах, мотоцикл хаяа паржигнан асч хөдлөөд дуун алсран одох, хүмүүс нэг нэгийгээ нэрээр нь дуудах мэтийн чимээ чир гарсаар байх нь өдрлөгийнхэн тарж явсаар л байгаа бололтой. Нэг намрын нэг тогтун салхитай нарлаг халуун өдөр ойрд бороо хур буугаагүй хэлхүү
Таалга говь нутаг тэр аяараа наранд улайсан хиншүү хэрвас ханхлах мэт болж өвс үндсэн шатаад утаа май болж байна уу да гэмээр хөхөмдөг манан татнаа. Энэ манан олон янз шүү хүүхээ. Хаварт бол ногооны манан, хажигны манан, зунд бол борооны манан, гангийн манан. За тэгээд дайн дажны манан гэж хүртэл бий. Харин хангайд бол хавар намарт гал түүмрийн манан гэж их татдаг юм билээ. Манай энд түүмэр гарах нь ховор болохоор тийм манан нүднийг юм шүү. Бас гол ус ихтэй газар үерийн мананч гэж байдагдаг гэж луузан өвгөн яриад дөрөн дээрээ өндих айдж цулбуурынхаа үзүүрээр унж яваа цэгийн дэлт цавтар морныхон ташаа руу шол хитл ороолгоход морин тэгжил байдгийм гэнт юу болотхов гэсэн шиг сүүлээ үлэмэдгхэн шарван цогох дүр үзүүлж доороо хэд өцөг хийснээ хуучин хэвдээ орж сал шогшлоо. Чимэд дарж орой дээрээс цоргим төөнөх говийн наранд байжадан ярвайхаараа ярвааж хамаг хувцс биедэн наалдаад гараач чөлөөтэй хөдөлгөж чадахгүй морныхоо зөнгөөр явсан атал эрттийн хүний тэмээ хамж ирснээс хойш дууга хураасан луузан өвгөн эрх биш дуу шуутай болж яриа үүсгэсэнд олзуурхан сэтгэлд нь энэ өдрийнхөөс дутуугүй наран гийхийн сацуу хачигны манан гэж бас байдаг байх нэ. Ямар өнгөтэй байдаг юм бол хачиг шиг хүрэн улаан байдгийн болов эсвэл жирийн мантай өдөр хачиг урдынхаас тодорч элбэгсэн юм шиг харагдахаар нь маань өвөө тэгж сансан болов хэмээн бодоод дотроо инээд хурч явлаа. Тэгээд эрттдийнх санаанд оршсон зүйл нь хатгаж луузангой тэр баруун урд арзгар хөх хэрэг юу гэж нэрлэдэг юм бэ хэмээн могжгор ярга ташуураараа морины дэлдээгүүр алс руу зааж асуувал луузан өвгөн тэр үү гэж лавтгаад баримжаагүй газар явж баахан амтны тэмээ хамдаг чинь бас дангаараа энэ хүүхдийн буруу биш шүү. Чи эдний насан дээр ямар л явлаа. Ганц овооны нэр мэдэхгүй. Хоньны толгой эргүүлээд ирэх нэмэргүй шороон царайлсан амтан чулуун тоглоом дээр хомоол унждаг байснаас зайлахгүй. Тэгээд одоо болоход хол газраас ирсэн хүний үр ад шоу зайдл. Чи энэ хүүхдэд ирснээс нь хойш хичнээн газрын нэр хэдэн айлын мал зааж зурж зүслүүлсэндээ ингэж гоё юм гэж манай чавганцын гавчдагч бас ортой л үг гэж бодхоос үлэмдэг жуумалзан духруугаан дарж өмссөн хэв загвараан алдаж навшийсэн бүрх малгайг сагалдрахт нь найдаж арагш нь хаяад өврөөс хэд нуглан нямбайлсан шоон ширхэд барзгар цагаан дааван алчуур гаргаж дуухад толгойнхоо хөлсийг шудрах зуураа. Хавчгийн уул гэдэг юм наад хүрэн хэцийн эргэдлийн хяргин. Тэнд бас эргэдлийн хотгор гэж бий. Төвний хойд хөтлийг хангинахын хөтөл баруунтаагаар нь харагдах бүлтгэр толгойг хөлчүү толгой. Бүр наагуур нь ирмэглээд байгааг нарийн гүэж гэдэг. Гүнжин хэрэмч гэдэг юм гэв. Тэгээд үүнээс үүдэн энхүү ярьлаа. Урд манай нутагт эргэдлийнх гэж эгэлгүй баян айл байсан юм гинлээ. Тэдний зөвхөн үхрэн л гэхэд тэр хярыг бүргсэн ухаа хонгорын болдог байсан гин. Тэгээд л нэршчихгүй юу? Бас урд энгэр рүү нь эргэдлийн хонхор, эргэдлийн говь гэж бий. Хонхорын хонь, говийн тэмээн дүүргдэг байж л дээ. Эргэдэл баяны зарц барлаг гэж бүхэл бүтэн хэдэн хот айл байдаг байсан гин. Одоо ч үр удам төрөл төрөсөд тэр байтугай зарим нь биеэрээ манай нэгдэлд бий шүү. Гэтэл манайхан пермет баяны зарагдж байхдаа малахвыгэн манайх өөрийнх гэж ярьж байсан мөртлөө нэгдэлд элсэж жинхэнэ манайх өөрийнх гэж ярих юмтай болохоор нэгдлийн мал, нэгдлийн юм гэж их л хүний эрхүү ярьж байлаа шүү дээ.
Нүдээ алд гэж. Манай аав бол харин хизээний харамч баяны зарагдж байснаас хангайн хишиг горилж суусан дээрээгээд тарвга зээр хөөцөлдөн зарим үед хээрээр гэр хицээр дэр хийж хэд хоногоор гэрийн бараа харалгүй алга болдог байсан юм. Түүнийхээ хүчинд ч манайх хүний царай харж бусдын гарын ая дагаагүй айлын дайтал амьдарч явсан. Үүнд нь орсон нутгийн баячууд тарвга алсан хүн баяждаг бай. Тамхи татсан хүн хоосордгүй гэж хүртэл яриа гаргасан байж билээ. Хэмээн яриад луузан өвгөн морио давчин эргүүллээ. Өвгний яриаг чагнахын чацуу түрүүнээс хойш асуух гэж байж ядан байсан чимэд орж морио эргүүлэн гүйцэж очингууд яагаад хөлчүү толгой хангинахын хөтөл гүнжийн хэрэм гэдэг нэртэй болсон юм болоо гэвэл луузан мөн л нөгөө алчуураа гаргаж хүзүү толгойгоо шудраад бодлогошронгуйгаар энэ бас дор бүрдээний учиртай. Ер нь газар орны нэр гэдэг тэр аяаран үүх түүх юм шүү дээ. Гүнжийн хэрэм гэж огт зүгээр тэгшхэн газрыг эргэлүүлж ухаад гүвээ далан тогтоочихсан юм шиг газар байгаа юм. Урд энэ баруун зүгийн нэг хаан Манжин хааны гүнжийг бэр буулгаж тэр нь цагаан царайгаа ховрохчихно гэд тэгдэг юм уу? Нар үздэггүй хүн байснаас зам зуурт өдий төдий хүн дайчлан газар эргэлүүлэн ухуулж наран талын хэрэм маягтай болгоод нөгөө гүнж сүүхтэйгэн сүүдрийн даган заларч явсан гэдгийг. Бас Монголын зүүн зүгийн нэг том ноёны танхи хатан Эрдэнэзууд мөргөх гээд зууртан наран талахгүй гэж ухуулсан юм гэнлээж гэлцдэг. Ямар ч л байсан ихстэй эцсийн эрх ашигын тулд л харц ядуусын хөлс хүчийг урсгаж байж тэрнийг ээж юм чинээнд боддггүй байсны гэрчтэй хэмээн ярихад энэ өвгнөөс ийм үг бас гардаг байх нэ гэж гайхахтан чимэд орж нэг мэдхнээ луузангийн ам руу хараад ангайчсан явлаа. Өвгөн яриагаа цааш үргэлжлүүлэн хөлчүү толгой хангинахын хөтөл гэдэг чинь бас л манаас урдийн нэр. Бодвол энэ хөдлөөр явсан аянчин жинчин хангир жингэр хийдэг ачаа бараатаа явснаас тэмээ малаа үргээж хөөгөлсөн юм болов уу да. Эсвэл энэ хавьд хавирлдаж дуугардаг хэмхэрхий хамархаа төмөр байснаас тэр нь дуу чимээ үүсгэж хангиндаг буг чөтгөртэй газар гэсэн яриа гарсан ч байж болох юм. Манай эндхийн чухаг гэдэг нэг өвгөн хагсан эмээлэн морины явдалд жиг жуг гэж дуугархаар нь буг чөтгөр нэрээр минь дуудлаа гэж айгаад ухаан нь гарчих шахсан амтэн хоёр нүд нь орой дээрээ гарсаар давхиж ирсэн юм гэдэг. Мөн нэг тиймэрхүү юм болоо л доо. Хөлчүү толгой гэдэг нь айл хэсж аяга тагшим эргүүлээчингүүдл согтоод газар нь өндөр сэрв юм гэж энэ дээр гутлаа тайлоод унтаж хэвтснээс залио гэж үү? Түүнээс биш энэ овоо толгой өөрөө юм балгаж согтоо үзгэнчтэй. Ер нь согтуу хөлчүү улсын айл хөглөхийг хэлж барах билээ. Тэр нь тэгээд газар орондоо хүртэл нөлөөлж мөртөнийг бяцхан толгойг тэгж нэрлэхэд хүргээ биз? Манай энд саяхан болтол логой гэж нэг архичин байсан юм. Тэр хизээхэн л бол эхнэрийнхээ эзгүйгээр хамаг юма худалдан борлуулж архинаас өгөх гэж бүгдийг авч алга болоод эхнэр нь хойноос нь манай логоо үзэгдэн үү? Эмэг даруулга хамаг байдаг юм уу? Хумж аваад алга болж намайг амьд байхад арайч тэх болоогүй. Чамд үзүүлээд өгье гайгүй гэдэл эрэл сурал болж явдагсан. Тэгж мөрдөж мөшгөж явсаар нэг айл дээр тулгархаараа өнөө амнцар эхнэр чинь хичнээн ч хүний дунд байсан хамаагүй логоогоон аль муухайгаар дуудаж нохой гахаа ухаачин төнхөөчөнд нь хүрдэг байсан юм. Түүгээр тогтохгүй өөдөөс нь ам мурэвэл нөгөө өвгөн чинь логоогоон боцлог шүүрсэн элэ шиг барьж бадж яваад дуун тэртээ дор ортол талхиж тавьдаг байсныг яана. Логойч гэж логой. Ханьч гэж хань дөө. Ухаан санаагаа уучгаад
хорвоог олж харахгүй газар дэлхийг онж гიშгэхгүй болсон хүн ч магад нэг мундраа хутгаж байгаа юм шүү. Гэтэл бас тэр эхнэрийн овлоггүй золгүйг нь яана. Түмэн амтны дунд муу логойдоон дээрлэхэж амтны доог булгаад л ерөнч манай эндхийхэн логойг тэр эхнэр шүүмнаас нь болж санаа сэтгэлээр унаад арх дарсанд орсон байх ч гэлцдэг юм. Шимэд орж энэ үед луузан өвгний сунж руу ярианд уйсч түүний морины гуй ташаагаар зайгүй дарсан олон тамгыг сонирхож явлаа. Тэр морины ташаан толио бүдүүн гуяар дүүрэн янз бүрийн тамга уяаны мод шиг азтай дорой хөндлөлтөө тэв үсгийн хэлбэртэй дээр доор гурвалжлан байрлуулсан 3 бөөрөн хийтэй ширээ шиг юм дээр дээш доош нь хандуулан зурсан хөмсөг шиг яа үсэг үсэг 2 нийлүүлээд зурсан мэт зэрэг 10-аад тамга арсайлдан байлаа. Нэг моринд яагаад ийм олон тамга байгаа юм бэ? Тэгэлгүй яах вэ хүүхэ? Хувийн өмчтэй байхад айл бүхэн 15 малтай. Түүнийгэн алдаж осолдвол эрж сурах гэж бусдаас ялгарах нэг тамга тэмдэг ийм хэрэглэн. Түүн дээр бас ялангуяа тэмээнд юм бол хүний нүдэнд ороход амрыг бодож хүүхдийн бойтог, хонх, эсгийн навцны өөдөс, хялгасан түүдгий янз бүрийн хэлбэрээр зорсон модон дүүжингүүд хүзүүнд нь зүүдэг байсан юм шүү дээ. Тэгээд тэр мал нь өөр айлд худалдагдвал бас тэр айлынхаа тамгыг даруулна. 10 айл дамжихад 10 янзын тамга. Энч хурдан жороо хүүхэд хөгшөд ноолоход номхон морд дээр их тохиолдож байгаа юм л дөө. Одоо харин нэгдэл үүсээд малд хүртэл амар болж таа. Наад зах нь миний номхон цавдрыг харал да. Зөв талын ташаан дээр нь ширээтэй 100 зай. Түүний доох нь тангад маа, гуйнд нь 3 нүд чандам нь доор нь бас товхтой буйлан тамга, ба зөв талын хаан дээр нь алхан тамга. Буруу талын гуйны зурааны дэх нь Монгол бие ташаан дээр нь дан саран тамга гэдэл байгаа үсттэй. Тэгтэл чиний энэ унжава үрээн морь болохоор зөвхөн манай нэгдлийн нэрний эхний үсгээс өөр тамга алга байна шүү дээ. Ийм л байгаа юм да. 100 хүний зүс үзэхээр нэг хүний нэр тогтоо гэж үг байдаг. Малчин хүнд газар усны нэр, малын тамга тэмдэг мэдж явах. Өв сургамал таньж малынхаа нутаг бэлчээрийг тэр малынхаа онцлог, цаг үеэрлийн байдал тохируулан сонгож авч чаддаг болох шиг хэрэгтэй юм гэж байхгүй юм шүү дээ. Ялангуяа мал бүрийн зан ааш, идэж бэлчээр, ус унд, хариулга маллгааг 10 хуруушгээ мэддэг байж гэмээн малчин болно шүү хүүхэ хэмээн ярьж явлаа. Алс зүүн зүгт хөх ман дундаас зэрэглээтэн харагдах толгойг нь тайраа тэгшилчихсэн мэт хар цавуудыг чимэд орж зааж. Өвөө, тэр харагдаж байгаа юу гэж газар вэ? Сөнсөн галтуул баймаар юм гэвэл луузан дотроо. За тэр дээ. Энэ хүүхдүүд амангай харал ингэнэ. Хайрхныг нэрлүүлэх гэж үйл үзэх нь бай шүү. Аав минь хангай дэлхийн хишгийг айж эмээлгүй хүртдэг хүн байсан мөртлөө энэ хайрхныг л их догшин гэд хавддаггүй байсан юм. Сөнсөн мөнсөн гинүү? Хүй алтс болох вэ дээ. Лос уурлвал муу дээр нь тусхвэ. Сөнсөн галтуул гэдэг нь лус савдаг орхиод явчихсан гэсэн утгатай юм болов гэж наминчлан бодсноо. Тэр их холын уул байхаа. Би мэдэхгүй юм гэж амандан гүвтэнлээ. Шин нутаг бэлчээрт ирсээр тэмээн тогтвор орж ажил нь жаал хөнгөрснөөс нөгөө талаар туслах залуу тэмээчин нь эртэд баахан хүний тэмээ хамж нутаг усныхнаар л нэг шуугаан яриа болсноос луузан өвгөн инхүү боломжтой л бол дагуулan шогшиж малын им тамга газар усны нэрийг цагаан толгой үсгэлүүлэх мэт зааж өгдөг болж
Өнөөдөр ч мөн баригадын өдөрлөгт дагуулж очиод буцаж явна энэ ажээ. Эртийд мөнөх чимт доржийн араас давхиж ирсэн шарлахуу ирнэ аривжих гихч агаад тэрээр нутаг нугынхандаа огт танихгүй залуу хүний өөрийн баахан тэмээ баригаадлах гээд тууж явхад нь морины ирчээр очиж өөрийнхөө хэдийг салгаж авлаа. Гэтэл тэр маань шинэ малчтаас байж л дээ гэсэн яриа гаргасныг базар өвгөн сонсуутаа зэгсэн давслаад сэндэнгийн аманд зуулгаад явуулчихна тэрэ. 3 дугаар бүлгийн 1-р хэсэг төгсөв.